Өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ Улаанбаатар хотод 14 цаг болсон байна. Тэнгэр телевизийн Тэнгэр панелийн дараагийн дугаар эхэлж байна. Өнөөдөр бид технологийн талаар ярилцах болно. Технологи дундаа өнөөдөр бид крипто валютын талаар ярилцах болно. Яагаад крипто валютыг өнөөдөр сонгож байгаа вэ гэхээр хэдхэн хоногийн өмнө биткойны ханш анх удаага $120,000 босхийг даваад байна. За үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд ялангуяа сүүлийн 2 жилийн хугацаанд биткойн болон томоохон крипто төслүүдийн үнийн ханш дахин бүх цаг үеийн дээд ханшуудаа эвдэж байгаа юм тохиолдлууд болж байна. Тэгэхээр ер нь биткойны салбар болон крипто валютын салбарт ер нь яг юу болоод байна? Манай Монгол улсад бас энэ салбарт бас ямар шинэ мэдээлэлүүд гарч байгаа вэ гэдэг талаар бид бүхэн ярилцахаар өнөөдөр крипто версийн хөтлөгч Бямц цогтолон Ardcoin төслийн удирдагч Хасуузар нар ирээд өдрийн мэндийг хүргэе таард. Өдрийн мэнд. Тэгэхээр маш сонирхолтой өсөлтүүд харагдаж байна тийм мэдээж маш олон шалтгаанууд байгаа бах. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул нөлөөлсөн бах. За мэдээж Төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлогууд бас нөлөөлж байгаа шиг байна тийм. Тэгэхээр Бямц цогтоос хамгийн түрүүнд асуулахад та бүхэн 7 хоногт тутам бараг сүүлийн 3 жилийн хугацаанд баг тийм. Яг энэ крипто салбартай холбоотой мэдээллийг хамгийн тогтмол хүргэж байгаа Монгол мэдээллийн сувг байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд биткойн ер нь $125,000 ханшин дээр хүрэхэд юу нөлөөлөв вэ? Эндээс хэдүүлээ яриа гэх. За ер нь ханшийн энэ өсөлтөд юу нөлөөлсөн гэд яг бол зөндөө олон хүчин зүйлүүд байгаа бах. За тэгээ мэдээж нэг хамгийн юу гэдэг илүү өндөр нөлөөтэй байсан мэдээж ETF батлагдсан, spot ETF батлагдсан. За энэ нь ингээд яваандаа ингээд цаг хугацаа явахын хэсгээр хөрөнгө оруулагчид нэмэгдээд энэ хэрээрээ хэмжээний мөнгө урсгал орж иж байгаа байх. За хоёрдугаарт нь дээрээс нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн 5 өрөд орлоо. Яг тэр бол бас нэлийн хүчтэй нөлөөлсөн байх. Яагаад гэвэл өмнөх ерөнхийлөгчийн үед болонгууд криптог нь энэ ч ловер байгаа гэдэг талаас нь илүү хатуу чангуй гэдэг байсан бол Дональд Трамп гарч ирсэндээ зэрэгцээд ер нь Америкийн нэг SEC гэж байгаа тийм. За Монголын санхүүгийн цэцлэгээр ч юм уу, өсөлтийн цэцлэгээр ч юм уу. Ер нь ингээд арай зөөлөн бодлого бариад ирсэн. Давхар XRP бол Америкийн тэр SEC-ийн хоорондын шүүхийн маргаан байна тий. За энэ дээр чинь нэг биткойноос бусад койн бол ер нь үн цаас гэдэг ангилд хамаарах ёстой. За үн цаас гэж ангилд хамаарах юм бол үн цаасны дагуу энэ шалгуурыг бүгднийг хангаж энэ дүрм журмын дагуу зохицуулах ёстой гэжсэн бол шүүхийн шийдвэр нь болонгууд за байгууллагууд зарсан яг тэр XRP гэдэг токен нь бол үн цаас гэж үзэж болох юм байна. Гэхдээ энэ хувь хүмүүсийн худалдаж авсан бол яг энэ үн цаас гэдэг ангилд орохгүй юм байна. Тэр Harvard тест гэдэг 1900 хэдэн ончлээ болсон зарчмын дагуу. Тэр нь бас дахиад ярих юм бол ингээд Америкч өмнө нэг ийм бижилттэй хэрхийг ингэж шийдсэн бол энэний дагуу дараагийнхаа гэсэн шийдэх хэрэгтэй гэдэг тийм зарчим шүүж явт юм байлээ. Тэгэнгუთ анх гарсан иргэн нэг 1900-ад оны үед Harvard тестийн дагуу юг би буруусан нэг бол эрдэнэ шиш болов өсвөлөө. Тэрийг үн цаас мөн үү биш үү гэдэг маргаан болоод тэгэнгუთ тэр зарчмын дагуу XRP ч бас мөн үү биш гэдэг маргаан яваад энэ нь бас эцэслэгдээд за ер нь бол үн цаас баг биш юм байна гэдэг ангилтаа ороод явж байгаа. За энэтэй холбоотой бас нэг хуулийн төслөлт өргөн баригдаад явж байгаа. За буруу санааг бол Техас мужид ч гэсэндээ мужийн өөрсдөө биткойны ийм нөөцтэй болё гэдэг санаачлаг гаргаад тэр нь бас тэмцэгдээд явж байгаа. Дахиад хэд хэдэн мужууд бас тийм ирж байгаа. Бас нэг том юм нь Америкийн засгийн газар дээр болонгууд төсвөөс хэмсэн ч юм уу төсвөөс хэмсэн биш би буруу ярьж байна. Гэмтэргийн улмаас хурааж авсан биткойн ч юм уу крипто байх юм бол тэрийг улсын нөөцөд аваад ингээд улсын нөөцөд хадгалаад явна гэдэг юм гаргацсан. Ер нь бол ингээд биткойны нөөцтэй манай улс болно гэж ярьж ирсэн. Гэхдээ арга зам нь өөрсдөө мөнгөөр худалдаж авах биш. Одоо нэг хурааж авснаа бол шууд манай нөөцөө гэж явна гэдэг тийм зүйл бас хэрэгжихэр болоод явж байгаа. Эдгээр бас нэлээд нөлөөлсөн байх гэж бодож байна. Тэгээд одоо нэг байгууллагуудын балансын дээрээс болонгот биткойн худалдаж авсан гэдэг ингээд нэг тайлан дээрс нь гарч ирээд байгаа. Энэ нь бас мэдээж нэлээд нөлөөлж байгаа. Өмнө нь бол дандаа хувь хүмүүс байдаг байсан бол одоо байгууллага нэг мөнгө түнтэй адилхан хөрөнгөөр биткойн ч юм уу орждаг болсон байгаа. Энэ нь бас нэлээд хүчтэй нөлөөлж байгаа гэж бодож байна. Ер нь тэгж мэдээлж байгаа. Тэгэхээр Хасуузраас Монголтой холбоотой ер нь сүүлийн үеийн крипто салбарын талаарх мэдээллийг хамаар байна. Тэгэхээр Ardcoin-ы хувьд одоогийн байдлаар 40 орчим төгрөг дээр бол арилжаалагч байх шиг байна. За 19 болон 20 оны яг биткойны эд халуурлын үе гэж нэрлэж болно. За үүний дараачаар манай Монгол улсад 21-22 онд бол бараг 70 орчим төсөл хэрэгжээд 50 орчим coin гараад одоогийн байдлаар ер нь бирж дээр арилжаалагч байгаа нэг 10-аад coin болон токенууд байх шиг байна. Тэгэхээр Ardcoin-ы хувьд ер нь яг одоогийн байдлаар ямархуу байдалтай байна. Он гарснаас хойш бас хэдэн хувийн өсөлт үзүүлв? Ardcoin нь бол Монголын одоо хамгийн анхны крипто валют гэж явж байгаа. За тэгээд ер нь бол ийм хэллэг байдаг шүү дээ. Тренд монголоор дуустдаг гэдэг шүү дээ. Тэгээд сүүлд нөгөө нэг ковидын үеэр бахан койнууд гарч ирээд ер нь бол зах зээл дээр нэлээд өмнө сам үсгээ те. Тэгээд лөөр болж өрөөд одоо нэг үлдсэн SPC, Ardcoin,
Тэгээд нөгөөт нь одоо coin Bitcoin ах. IDAX дээр гэсэн үг тийм. IDAX дээр бол байгаа. Гэхдээ одоо нөгөө нэг тайлангаа тавихгүй байгаа болохоор бус coin-ууд тэдрийг delist хийх тийм тушаал гараад улсаас. Тэгээд ер нь бол одоо арилжаалагтаа болж байгаа гэсэн үг. Тэр coin-ууд. Hardcoin ер нь ганцаараа баг цахилж үлдчихэж байгаа гэдэг. Одоо энэ бас нөгөө өнөөдрийн нөгөө нэг Android зүйл дээр бас гарсан байгаа. Нэг сонин дээр. Тэгээд Hardcoin ноон гарахад бол нэг 17 молоор унтсан байсан баг. Тэгэхээр одоо өнөөдөр бол 40 гараа явж энэ бол бидний нөгөө хийж байгаа ажилтай холбоотой. Ард цөгийн нэгдлийн бүтээгдэхүүн үйлчлэгээ болон хамтрагч байгууллагуудаар тараагдж байгаа урамшууллын оноо гэж явж байгаа. Бид нар зөвхөн урамшууллын оноог блокчейн дээр бүртгээд тоог нь хязгаарлалцсан байхгүй. Хязгаартай байна гэдэг чинь эрэлт үүснэ. Эрэлт нь үүсгээр үнэ үүсэж байгаа гэсэн. Тэгээд одоо бусад урамшууллын оноонууд болохоор 8 урамшууллын оноо өдрээд шүү дээ. Тэд болохоор ямар ч хязгаар байхгүй. Хүснээр л тэд гаргадаг. Тэгвэл манай урамшууллын оноо бид нар бүтээгдэхүүн шиг авсанд нь хүмүүст эргээд өгнө. Тэрийг буцаага зах зээл дээрээс компаниуд маань худалдаж авна. Энэ дээрээс л эрэлт нийлүүлэлт үсээд ер нь үлдчихэж байгаа. Тэгээд монголоор мэдээ гэвэл за тэгээд одоо ер нь шалгарч үлдчихэж байгаа юм уу да тий Hardcoin. Хамгийн анхнаас гарч ирсэн хамгийн анх нь. Одоогийн байдлаар бол яг шинээр гарч ирж байгаа төсөл бол харагдахгүй байна. Харагдахгүй. Тэр бол уусаа нөгөө нэг юун дээрээс хүмүүс одоо тэр таны хэлснээр төтөрлөлт хэлснээр хүмүүс итгэхэ байсан те шууд ингээл яадаг болсон. Одоо тэрэн дээр би өөрчлөлт хийх гээд бид нэр хөгжүүлэлт хийгээд компаниудтай хамтраад энэ урамшууллын оноо юмаа гэдэг ингээд ойлгуулад зүгээр ойлгуулад тэгээд ер нь Монголын ганц урамшууллын оноо болох чий гэсэн тийм зорилготой л байна. Тэгэхээр юу бямцагтаас энэ талаар асуумаар байна. Ер нь биткойн бүх цаг үеийн дээд ханшуудаа эвдээд. За 100 мянган долларын босго гэдэг бол хэдхэн жилийн өмнө маш өндөр босго шиг санагддаг байлаа ш. Тэгэхэд одоо 125. Нөгөө талаас Ethereum 4000-ыг авсан байна тий. Тэгэхээр ер нь бас түрүүний хэлсэнчлэн байгууллагууд дээр компаниуд бас өөрсдөө ингээ хадгалж эхэлж байгаа гэх мэтчлэн. Тэгэхээр өмнө нь тэр бас олон улсад алдагдсан байсан тэр итгэл ер нь буцаад сэрэгцсэн юм шиг харагдаж байна. Олон улсын мэдээллүүдийг харахад чамд юу ажиглагдаж байна? За, хувийнхаа зүгээс болонгууд ер нь бол итгэцэл байсан. Унжсэн үднэсэнд итгэцэл байсан. Гэтэ амар эргэлзэж байгаа зөнд байгаа. Тэгээд яг үйлдэлүүд нь харах юм бол тэр олон улсад тэр төвшөнд нь ер нь итгэж байгаа байх гэдэг юм дээр бол би айгу итгэлтэй байна. Тэгээд юу одоо нөгөө биткойн авах нь зөв буруу юу гэдэг сэдвийг ярих бас жоохон утгагүй болчиход байна л да. Яг тэгэхээр нөгөө тал ингээд зөв буруу мэдэхгүй байгаа ч гэсэндээ энэ бол тренд юм аа. Гинэ дагах хэрэгтэй гэдэг тэрийг дагаа тэрийг нөгөө өөрсдөө үйлдэлээр харуулад яваад байгаа. Тэгээд би энэ яг үгийг хаанаас олж авсан гэдэг тэгэхээр Амарчингийн подкастыг сонсоод Бацангэл захилтаа хийжсэн подкастын 2:10-аас хойш ярьжсэн 2 цаг 10-аас ч л. Тэн дээр болонгууд одоо бас их тэгж байгаа байхгүй юу? За одоо энэ ирээдүйн трендийг гэдэг ярихад ингээд биткойныг бас ингээд худалдаж аваад явж байна. За энэ зөв буруу бол дараагийн асуудал. Гэхдээ биткойн гэдэг трендийг бол одоо ингээд дараагийн үеийн бас ингээд илүү харж байна гэдэг. Тэгэхээр яг энэ харж байгаа үнцэг бас олон улсын компаниуд дээр бас нэлээд байгаа байх. Тэгээд Оросын холбооны бас ч гэсэндээ тийм нөгөө нэг юу ахын биткойн одоо ингээд татваруудлууд хөлж авахын тугаа ингээд олборлоод явах нь бол бас зөв юм аа гэд. Ер нь ингээд нэг тийм хаалттай шил үнэлэлттэй болоод яваад байгаа. За Казахстан байна те бас тэгээ Пакистан ч нөгөө нэг крипто зөвлөл байгуулсан яваад байгаа. Дөнгөж саяхан Шведийн засгийн газрын парламентын 2 гишүүн ер нь ингээд бид нар биткойн резерв буюу биткойны нөөцтэй болё гэдэг хуулийн төсөл эрт ойроо гэхээс илүү одоо хэлцэж эхлэхгүй бол дараа нь бид нарыг энийг ойлгоод артлаас нь явж итэл бид нар хоцорсон байх шүү. Энд чинь бас ингээд лимиттэй шүү гэдэг зүйлийг ярьсан. Японы засгийн газрын хуралдаан дээр энэ сэдв бас орж ирсэн. За өөр нэлээд хэдэн улсуудад гарсан. За Америкт бол зөндөө болсон сенатууд нь бүр ингээд лейблтэй болсон байл ш. За энэ бол ингээд биткойн криптог дэмждэг нь бол дэмждэггүй гэдэг. Тэр нь магадгүй сонгуулийн саналд нээж нөлөөлөх вэ гэдэг юм жигсэндээ сонгуулах мээр явж байсан. Одоо манай улсын хурлын ч гэсэн хин нэг бас танилцуулах байх. Бид нэр нөөцтэй болё гэдэг юм. Тэгэхээр ер нь ингээд ийм өөр улсуудын компаниудын төвшөнд биш ингээд засгийн газрын ч юм уу ийм одоо нөгөө нэг тийм хариуцлагатай албан тушаалтнууд ийм мэдээлэл гаргаад байгаа учраас энэ угаасаа итгэж байгаа байх гэж бодож байна. Энэ нэлээд итгэж байгаа байх. Тэгээд биткойн ч юм бол өөр хүмүүс тэгж яриад байгаа шүү дээ. Одоо ингээд сүүлийн хугацаанд одоо ингээд үнэт цаас одоо хувьцаа тийм ингээд commodity гэдэг ингээд англиуд зөндөө байдаг. Тэнгууд биткойн крипто гэдэг чинь өөр ингээд аль нэгэнд хамаатуулж болохгүй өөрөө ингээд ийм хөрөнгийн бас нэг шинэ англи болж гарч иж байгаа. Тэгээд шинэ англи болж гарч иж байгаа учраас өсөлтний юм хурдан байгаа. Тийм ч учраас яг зөвлөгөө нэгт орох хэрэгтэй гэдэг. Тэнгууд одоо ер нь яг зах зээлээ харах юм бол ингээд 4 жилийн циклээр авахд зарим coin байсан, зарим coin байхгүй болж байгаа. Энэ угаасаа ингээд олон зах зээл дээр ч байдаг. За тэгээд хамгийн тогтвортой байгаа нь бол ер нь биткойн өөрөө Ethereum-аас гарсан байх шиг байна.
Тэгэхээр энэ итгэлийг одоо жишээ нь манай Монголын хэрэглэгчдэд ер нь Монголд ингэж энэ итгэлийг буцаж төрүүлэхэд одоо жишээ нь юу хийх хэрэгтэй юм шиг харагдаж байна. Ер нь Ardcoin төслийн зүгээс бас ямар нэгэн ийм итгэл сэргийх үйл ажиллагаа төлөвлөж байгаа юу эсвэл хэрэгжүүлж байна уу? Бид нар бол Түмэн ард гэдэг юм гишүүнчлийн програмтай байдаг. Ард цэвэн нийтлэл төр. Тэрэн дээр одоогоор 12,000 хүн байна. Тэр хүмүүс болохоор ингээд Ardcoin цуглуулах, Ardcoin хадгалах тийм зорилготой. Тэгээд тэрэнгүүрээ арц үеийн нийтлэн бүтээгдэхүүн шиг сурчлаад бэбинд тэгээд ингээд борлуулалт хийгээд цуглуулдаг байхгүй. Тэгээд бидний зүгээс юу хийж байгаа вэ гэхээр Ardcoin-ы хэрэглээг л ерөөсөө өргөн болгоё. Монгол даяар одоо бүх одоо дэлгүүрүүд дээр худалдаа авалт хийх нь болгоё. Тэгээд Ardap ч угаасаа ингээд нөгөө төлбөр тооцоо хийдэг аппликейшн байгаа шүү дээ. Тэрэнгүүрээ төлбөр тооцоо хийлээ буцаагаад аавна. Тэрийг эргээгээд ах гол нь ашигладгийг нэгдүүлээ гэд би орж ирж байгаа. Тэгээд энийг танилцуулахын тулд би өөрөө нөгөө маркетингийн хүн. Тэгээд одоо хүмүүст ойлгуулж таниулах тийм ажлуудыг хийж байгаа. Тэгээд одоо энэ сэтгүүл сонин дээр нэг даалгавар байгаа. Тэрийг та сонссноо. Сонсоо. Би нэг код өгөөд энэ дээрээс одоо нэг өгүүлбэр болоод нэг даалгаврыг биелүүлэх юм. Тэгэхээр бид нар урамшууллаар Ardcoin өгч байгаа. Тэгээд энэ дээр нь сая 500 мянган төгрөгийн шагналтай сонин шүү. Тэгээд хүмүүс бол ер нь айгүй сайн итгэвтэй оролцож илээ. Тэгээд миний нөгөө нэг Instagram хуудас, манай нөгөө Facebook хуудасуудаас тэр мэдээлэлүүд нь ороо явж байгаа. Тэгээд ер нь бол тэгэл ердөөсөө хэрэглээ. Бид нар одоо Ardcoin-ыг зөвхөн арцаагүй нэгдлэхгүй бус бүх компаниуд дээр оруулж чадах юм бол урамшууллаа энэ тэмдгүүл байгаа шүү дээ. Уусаа байх хэвээр юм баггүй юу. Тэгэхээр энийг л бид нар бүгдийг бодож аваад бүгд л Ardcoin-оор эргээгээд буцаагаад ингэ ашигладаг бол. Би хэрэглээ гэдэг зүйл дээр нэг зүйлийг лавшруулаад асуумаар байна. Одоо жишээ нь хамгийн ихний баг coin цуглал MicroStrategy тий. За мөн Tesla бас биткойн эзэмшдэг байсан. Тэгээд Tesla-гийн баланс дээр одоо байна уугүй юу? Байгаа юу тий. Гэх мэтчлэн томоохон компаниуд за мөн ингээд бямцогтой хэлж байгаагаар хэд хэдэн компаниуд өөрсдийнхөө санхүүгийн тайлан дээрээс нь харагдаж байна гэж байна. Олон улсад том компаниуд. Тэгэхээр энэ Монголд бас Ardcoin биш байлаа гэхэд ер нь өөр бусад coin-уудыг ингэж хадгалж авч үлдэх ийм томоохон групп компаниудын тийм зүй тогтол ажиглагдаж байна юу? Тэрэн дээр бол сэлж өгсөн. Манай компани бол юу байсан? Крипто үндэстэн гээд уусаа анх санаачлаад тэм уулзалт дээр хийдэг. Тэгээд дотроо гишүүнчлэлтэй. Тэр хүмүүс болохоор хөрөнгө оруулалт хийгээд coin-ыг ингэ цуглуулдаг тийм компани дээр. Тийм бол байгаа. Тэгээ манай компаниудын баланс дээр ч гэсэн ер нь бусад крипто валютууд байдаг. Бусад компани дээр бол сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манай дээр нөгөө нэг Ardcoin-ыг бол бүртгэж компаниуд л байгаа. Тэгээ тайлан тооцсон дээр угаасаа бүртгэж явахгүй бол тэр чинь нөгөө хөрөнгөлөмжтэй. Өөрийн гэсэн үнэтэй. Тэгэхээр үргэлжлүүлээд ер нь улс орнуудын за мэдээж өсөлт бол гайхалтай байна. Тэгээд үргэлжлүүлээд ер нь улс орнуудын зарим нэг жишээнүүд дээрээс дэлгэрэнгүй яриа гэж бодож байна. Хамгийн ойрын одоо энэ Казахстан, Кыргызстаны жишээ ялангуяа энэ Төв Азиуд бас нэлээд анхаарал хандуулж байгаа шиг байна. Тэгэхээр Төв Азийн жишээнүүдээс чи бас бидэнд зарим нэгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. За дэлгэрэнгүй тайлбарлах жишээ гэдэг тэгэхээр яг орж ирэхгүй байгаад байна. Айгуу нэг хэд жоон холбоотой байх шиг байна. Гэхдээ яг Казахстаны хувьд болонгот нөгөө нэг биткойн майнер гэдэг зүйлийг айгуу их дэмжсэн. Анхнаасаа тий. Тэгээд одоо цаашаа харж байгаа үнцгэн гэдэг юм бол ер нь гарааны бизнес хэлээ сонирхож байгаа хүмүүс бас хэлэх баг. Тэр төрлийн нөгөө стартапуудыг айгуу дэмжиж байна гэдэг. Ер нь одоо бол нэг ер нь өмнө нь болонгот ингээд баахан coin гинт ингээд пад гэж гарч ирээл ICO одоо нэг блокчейн IPO гэсэн үг шүү дээ тий. Хийгээл яваадсан. Одоо тэгсэн чинь зөв зам нь яаж гарах хэрэгтэй юм бэ гэдэг тэгэнгუთ яг юу шиг болсон. Гарааны бизнес яаж төрт unicorn яаж төрт ингэдэгтэй адилхан. Одоо нэг ингээд Binance ч юм уу тий ингээд өөр олон энэ крипто биржүүд за солон дээр хүртэл байгаа. Эдгээр ингээд гарааны бизнесийн улдаан шиг улдаан зарлаад тэгээд хүмүүс нөгөө төслөө явуулдаг байхгүй. Launchpad гэдэг үү? Тий, Launchpad болохоос өмнө одоо нэг юм жижиг гарааны бизнес нэг angel investor уулздаг шүү дээ. Тэрнтэй адилхан нэг бүтээл хийгээд тэгэнгуутаа тэр одоо нэг Binance ч юм уу эдгээр нэг зохион байгуулдаг гарааны бизнесийн гарааны блокчейний улдаанд оролцоод тэнцэнээс тэмцэн шалгарсан нэг одоо нэгээс 5 ч юм уу те та хэд нэг ийм грант өгөө та нэг хөгжүүлээч гэдэг тэр нь ингээд хөгжиж байгаа цаашаа ирээдүйд байх юм бол дараагийн хөрөнгө оруулалтыг оруулаад тэр нэг seed гэдэг ч юм уу энэ маягаар яваад яг ингээд крипто одоо ингээд уламжлалт компани крипто хоёрыг ослуулсан нэг банкаар ингээд илүү хөгжөөд яваад байна л да. Тэгээд тэр нэг Казахстан дээр Астана хаб мап дээр гэсэн яг энэ жишээр нь явж байгаа шиг байлээ. Нэг блокчейн ч юм уу крипто төсөлтэй холбогдсон одоо бол
блокчейн гэдэг үг чинь тийм мод нөгөөхө болчихлоо шүү дээ. Тэгмэд крипто AI хоёрыг ингэж нийлүүлж агаад нэг юм гарч ирээд тэр нь одоо AI agent гэдэг ч юм уу тэр нь бас нэг тодорхой хэмжээний хэрэглээтэй. Тэгээд энэ нь яах вэ гэдгийг хэрэглээгээ цааш нь илүү гаргуулад хөрөнгө оруулалт татаад ингэж томроод тэгж томорч явж байгаа зарим нь л ерөөсө койноо гарахгүй явж байгаа шууд Binance-тэй гарах ч юм уу ийм болцсон байлээ. Нэг талаас одоо зүгээр юм блокчейн суурилсан төсөл гэж улаархын оронд ер нь бол одоо энэ крипто болон токенуудыгаа яг хөрөнгө оруулалт татах хэрэгсэл болгож ашиглаад за тэгээд төслүүд нь бол өөр чиглэлийнх байж болно гэдэг санаанууд ихэвчлэн яваад байна гэж ойлгож болох уу тий. Зөв. Тэгээд дээрэс нь нөгөө нэг яг энэ санаа яаж явж байгаа гэхээр анхнаасаа гарахтаа ерөөдөө бол 2 coin гарч байгаа байхгүй тий. Нэг нь болонгоо засаглалын coin гэдэг. Тэр нь яг хувьцаал гэсэн үг юм. Гэхдээ тэр хувьцаа хийж болохгүй шүү дээ мэдээж. Тэгэх юм бол үн цаас гээд англи үнцэж хүчээс бид токен дотор байж байгаа засаглалын токен гэж гаргаад нөгөөт нь болонгоо хэрэглээний яг манай төслийн токен гэдэг ч юм уу тий урамшууллын маягаар ашигладаг ч юм уу ингэж гараад байгаа. За одоо энэ нөгөө нэг давуу тал нь уламжлалт компанитай харьцуулах юм бол ингээд би нэг гарааны бизнес хэлээд манайх томрлоо нэлээд томорч явж байгаад олон нийтэд нэлээд хувьцаа гаргаж байгаа шүү дээ. Тэнгуүтэг криптотой холбоотой компанитай давуу тал нь юу вэ гэдэг нь угаас анх үүсгэхдээ баг хувьцаагаа гаргацсан байгаа учраас тэр нь ингээд өөрхөн саналын хэрэгтэй одоо тууз мөцөн байгуулагдсан. Ирээдүйд зүгээр томорч явж байгаа л эзэмшигчдэр нь тодорхой сүүлд нь дахиж хөрөнгө оруулалт шаардлагатай болгоод бас зах зээлд жоохоо гаргацдаг ч юм уу. Энэ нь бас нэг давуу тал нь болоод явж байгаа шиг байлээ. Ер нь тэгээд яг одоо хувьцаа гаргах тэр нөгөө нэг хүндрэлтэй процессыг токенээр шийдээд явж байгаа бас нэг гаргалаа болоод явж байгаа шиг байлаа л да. Би үргэлжлүүлээд стейбл койны талаар ер нь дэлгэрэнгүй ярилцах бас бодолтой байна. Яагаад вэ гэхээр энэ удаагийн криптогийн тесрэлтэн дээр стейбл койны оролцоо нэлээдгүй байх шиг байна. Ялангуяа одоо энэ цирклээс ахуулаад томоохон компаниуд IPO хийгээд эхэлчихсэн байна. Тэгээд ард группийн хувьд бол мэдээж стейбл койны хувьд бол Mont гэдэг стейбл койныг эзэмшдэг байгаа тий. Тэгээд тэр төслийн хувьд бас хэрэглээний хувьд бол ямар хөө байна тэр талаарх мэдээлэл бас бидэнтэй болцсон. Mont бол юун дээр IDAX дээр бол бүх өсөлт дээр үүссэн. Altcoin бүх Монголын одоо гарсан токенууд дээр бүгднтэй нь өсөлттэй байгаа. Bitcoin дээр ч байгаа. Ethereum дээр ч байгаа. За тэгээд энэ нь болохоор угаасаа stable coin цаана угаасаа нэг төгрөгтэй тэнцэж явах хэрэгтэй гэдэг. Нэг Mont нэг төгрөг. Нэг Mont нэг төгрөг гэл. Тэгээд ер нь бол төгрөгийг л зүгээр крипто дээр блокчейн дээр бүртгэл Mont гэж гаргацсан. Может USDT-тэй адилхан. Тийм л байна. Тэгэхээр бям цагтаас асуухад ер нь стейбл койны хэрэглээ ер нь хэр суйртай, хэр сайн суйртай юм шиг байна. Ер нь одоо зарим мэдээллүүдийг харж байхад Samsung-аас ахуулаад томоохон технологийн компаниуд хүртэл өөрсдийнхөө wallet дээр стейбл койныг оруулах судалгаануудыг хийгээд эхэлчихсэн байна. Тэгэхээр олон улс ер нь стейбл койныг яаж харж байгаа шиг байна? Яг анх бол ингэж хэлсэн. Одоо Tether-лээс шүү дээ. Tether ч хамгийн том. Tether бол юу гэж ярьдаг байсан гэхээр эднийх нэг токен гэдэг юм гаргацсан. Энийхэн арт $1 байгаа гэдэг баталгаажуулж байгаа. Тэр нэг юу ингэ задаргыг харахаар нөгөө хамгийн аюулгүй гэдэг одоо Америкийн засгийн газрын бонд мод ч юм байгаа гэж хэлж байдаг. Тэгээд энэ дотор нь бас хятадын одоо зарим компаниудын бондууд байгаа. Хятадын эдийн засаг ингэж хямрлаа. Тэгэхээр наа чи нэг харьцан алдагдсан байх хэрэгтэй гэдэг дайлтууд аюул явдаг байсан. Одоо сүүлийн үед ер нь мэдэн унших юм бол тэр дайлтууд маш их буурсан байгаа. Тэгээд тэр болгоны ч бас эднийх даваад байгаа ирсэн байгаа. Нөгөө талаас USDC байгаа тий. Circle-ийнх та Америкийн энэ төслүүд байгаа. За тэгээд анх бол юу гэж үздэг байсан бэ гэхээр энэ stable coin чинь нэг арталтай юм байхгүй. Эргээд ингээд хямрал болоод эдийн засгийн аюул том хямраа шүү. Энэ чинь бол ингээд аюултай зүйл шүү. Энийг ингээд маш нарийн харах хэрэгтэй. Ер нь баг хорих хэрэгтэй гэж хардаг байсан. Тэгсэн сүүлдээ ер нь засгийн газар өөрөө stable coin гаргачих юм бол энэ чинь найдвартай шүү дээ. Гэдэг зүйл бас яриг хүчтэй яригдчихсэн. Тэгээд тэр нь засгийн газрын одоо Төв банкны захин мөнгө гэж за хятадын засгийн газар албаасаа гаргаагүй мөртлөө гаргаад олимпиар хүртэл очиад явсан шүү дээ. Тэгжсэн чинь за нэг хамгийн ноцтой ч юм уу ингээд том мэдээлэл нөгөө Jerome Powell гэдэг Америкийн одоо Төв банкны ерөнхийлөгч хэлсэн байхгүй юу? Ер нь энэ stable coin чинь эдийн засгийн муу зүйл биш ээ. Энд чинь ингээд манай долларын өргөтгөл болж байгаа байхгүй юу? Тэр хүн чинь ингээд USD ч юм уу USD юм ингээд доллартай гаргалсан coin ашиглаж байгаа гэдэг чинь долларын хэрэглээ ингээд улам тэлж байгаа. Одоо баг ингээд юм сайн зүйлээ гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд солонгос төр болгонд бас энэ жишээ яригдаж байгаа. Ер нь тодорхой хэмжээний одоо ийм санхүүгийн чадамжтай компаниуд өөрсдийн stable coin-ыг гаргаад бас ашиглах юм боломжтой байна гэдэг. Тэгмээд энэ дээр нь Төв банк нар бас солонгосын Төв банк ингэж хөндлөн орж ирсэн. Яаж орчиж байгаа гэвэл хэрвээ тэгэх юм бол хүн болгон ингээд Төв банкны эрх мэдэл буюу мөнгө хэвлэх эрх мэдлийг ингээд шилжүүлсэнтэй ялгаагүй болчихноо. Энэ нь ингээд цаашдаа том эдийн засгийн хямралыг авчирна шүү. Хэрвээ бүр тэгнэ гэж үзэх юм бол банкнд бидний ямар шаардлага тавьдаг тэрийг яг stable coin гаргаж байгаа компанид бас тавих хэрэгтэй гэдэг зүйл яригдаад байгаа. За тэгээд нөгөө давуу тал нь бол мэдээж ойлгомжтой. Одоо нөгөө нэг монголч нэг доллар хамсдаг шүү дээ. Тэнгууд Tether метртэй чинь болонгууд энэ доллар хамсал гэдэг зүйл гарахгүй. Одоо ингээд Монгол үйл ажиллагаа явуулж байгаа компани шууд Tether цаашаа мөнгө хийгээд нүүд нь хүлээгээд авчих юм бол энд нөгөө нэг юу гэдэг логистик ч юм уу саадах маадах юм байхгүй бизнес санслыг шууд бууруулж өгч байгаа. Тэгээд Swift гэдэг нөгөө одоо бидний уламжлалт банкны
системлүүч ингээд хамгийн сул тал нь гэж ингээд крипто зардаг хүмүүст ярьдаг байсан юм. Би Америк дугуйн лөө мөнгө хийчихэд би 2 хоног хүлээж байна. Наа чи 2 хоног хүлээж хахад аваагүй шүү дээ. Тэгэхээр ч одоо бидний энэ бизнес харьцаа яаж хурдан явах юм бэ гэдэг. Тэгэнгუთ наа чи ингээд стейблкойн талтай илүү том давуу талтай болчих юм гэж ярьдаг байсан чи Swift нь өөрөө бидний блокчейн дээр суурилсан тэгвэл системтэй болчихоо гэдэг бас нөгөө талд нь гараад ирж байна. PayPal бас айгүй тэгсэн. Facebook-ийн Libra гэдэг coin ярьж байгаа. Тэр жоохон төслөд бас бүтлгүүдэд алга болчихсон тийм. Тий. Би тэгэхээр хасуузраас үргэлжлүүлээд ер нь бол Монгол дахь хэрэглэгч одоо ард түмэнгээр дамжуулаад 12,000 хэрэглэгч байгаа гэсэн тийм. Тэгэхээр ер нь одоо крипто, coin, token гэхээр ганцхан бас ийм ахмад насны хүмүүсээс илүүтэйгээр залуучууд хүртэл бас жоох ингээ ашиглахад төвөгшөөгд байгаа юм шиг харагддаг. Одоо wallet ID-гаа шилжүүлнэ. Тэгээд тэр нэг бараг 32 юута тэг өсөхтэй нэтрэгэл жоохон хэрэглэхэд төвхтэй энгийн санхүүгийн системээс тэгэхээр таад одоо хэрэглэгчтэй хурж энийг илүү хялбар илүү ойртуулахын тулд ер нь ямар арга хэмжээнүүдийг авч байна. Агуу асуултсуулаа. Ер нь надад ч гэсэн сая нэг төвлөрөх сүр хэллээ ярьсан нэг Meta Mask нэг крипто төвчдэрээс нэг ойлгомжгүй байдлаас байдаг. Тэгэл нэг ийм урт хаяг хуулчаал тэрийг копичж байслаа. Тэгэл дунд нь нэг юм өсөг нэмчүүл тэр нь хаашаа ч юм алга болчдөг. Тэгээ тэрийг араас нь ингэж ухаж болж мэлдэг тийм асуудлууд байгаа. Ард цагийн нэгдэл дээр болохоор энийг айгүй амархан шийдсэн баг. Яг нөгөө нэг одоо манайх нөгөө хүн орондоо ардтай харилцаж хооронд мөнгө шилжүүлэх гэвэл шууд утасны дугаараар шилжүүлдэг байхгүй. Тэрнтэй адилхан ард койныг ч гэсэн утасны дугаараар би байлгаа шилжүүлж болно. Бас QR уншуулад одоо манай ArtPay гэдэг арт кредитийн нэг бүтээгдэхүүн байгаа. Тэр нь болохоор одоо нэг хамтрагч байгууллагуудыг арткойн ашиглах мөн манай компаниас 3% төлөх зээл авахсгүй бол нөө шууд төлбөрөө төлөх гэдэг юм QR тавьсан байна. Тэрнээр тэрийг уншуулад та бараага 50% арткойноор төлөх юм уу 25% арткойноор төлөх юм уу гэд ингээд тооцоо төлбөр хийдэг болсон. Тэр ер нь бол тэрнээр заавал тэгж тийм урт хаяг хуулах тий. Тэгээ аюулгүй байдлын өрөөнөөс биднээс нэг өдрийн гүйлгээний хязгаар зэрэг тавиад зохицуулаад байгаа. Тэгэхгүй бол одоо гадуур ялангуяа бид нар анх нөгөө гарч хахад Facebook дээр аюу их нөгөө нэг залилсан явдаг. Хүмүүс хөвчлэн дандаа залилуулчлаа гэж ордог зөхгүй. Би өөр анх 19 он 20 онд болохоор юу арткойны маркетинг дээр өөр ажилладаг байсан. Тэгэхэд бол нөгөө нэг чат харж байгаа шүү дээ. Би тэнгуут ингээл баахан хүмүүс би ингэчлээ ийшээ шилжүүлээ ингээ мөнгө алдчихлаа. Энэ намайг ингээд түлхэгдчихлаа гэл ийм хүмүүс одоо ч гэсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр илүү хүмүүс бас өөрсдийнхнээс хариуцлага байгаа л та. Тэрийг ойлгохын тулд бид нар бас нөгөө мэдээлэлээ сайн хийх ёстой. Өөрсдийнхөө сувгуудаар болон одоо таны хийж байгаа энэ нэвтрүүлэг төр ч гэсэн ингээд анхааруулгыг өгч хүмүүсийг сонор сэрэмжтэй байлгахыг тэгж явах найдвартай их сурвалжуудаас мэдээлэл авах хэрэгтэй. Үргэлжлүүлээд токенизашны талаар ярилцъя гэж бодож байна. Одоо энэ бодит төрөнгийг токенизашн руу хөрвүүлэх, токен руу хөрвүүлэх гэдэг хөдөлгөөн бас эрчтэй явж байгаа шиг байна. Саяхан Сингапурт бас олон улсын арга хэмжээ болоход тэрний гол сэдв нь бас токенизашн байсан байна. Тэгэхээр энэ тал дээр олон улс ер нь ямар хувь байна? За арткойн болон ер нь Монголын төслүүдээс ямар стратеги баримталж байгаа вэ гэдэг талаар ярилцъя гэж бодож байна. Ер нь токенизашн гэж яг юу юм? Ер нь хүмүүс яаж хэрэгжилж ах шиг байна олон улсад. Энэ нөгөө нэг юу тийм криптод угаасаа болж байгаа хүмүүс их хүмүүс угаасаа ихэнх хэмжээ мөнгөтэй болоход идэг ч тийм. Тэгмээ тэрөө та мөнгөтэй болъё гэж бол энэ одоо ингээд сектуудыг харчаарай гэдэг тэнцэнэ одоо юу гэдэг AI чинь ч юм уу tokenization ч юм уу юм байдаг. Tokenization чинь ингээд аягүй том зах зээл болно гэж хараад байгаа байхгүй. Яагаад гэж байгаа гэхээр энэ нөгөө нэг ингээд үйл хөдлөх хөнгө ч юм уу тийм. Одоо энэ бодиттой мөртлөө энэ эргэлт удаантай хөрөнгүүдийг илүү хурдан ингээд хөрөх чадвартай болох боломжийг нэмж өгч байгаа гэж үзэж байгаа байхгүй. Тэгээд хамгийн энгийн жишээ ингэж ярьдаг юм. Одоо ингээд за үйл хөдлөх хөнгө. Одоо бид нар Америкт байгаа нэг үйл хөдлөх хөнгө $100 хөдлөх хөнгө олох боломжтой байхгүй $50-100. Тэр нь яаж байгаа гэх юм бол одоо тэнд байгаа ингээд нэг юм байр загдаагүй байр байгаа тийм. Тэнгуут одоо $100,000 байрыг юу гэдэг юм одоо ингээд 1000 ширхэг токен болоод тэнгуут 1000 ширхэг токен эзэмшиж байгаа болгоод за одоо энэ гिचлэгийн энэсийг эзэмшиж байгаа шүүгээд тэр бүхэлд нь авыг бол бүх токеноо цуглах хэрэгтэй ч юм уу тийм болчихж байгаа. Тэгээд тэдний үйлчлэг яаж байгааг тэнгуут та ингээд хөрөнгө оруулснаар нэг хэсгийг эзэмшиж байгаа. За манайх бол ингээд мейнтенсийг хийгээд түрээслүүд ч юм уу орлого болох юм бол тэр олсон орлогоо ногдлох шиг болгоод токенуудаа хуваагаад тараачнаа. Ингэсээр нөгөө нэг зогсон гойсон хөрөнгөө ингээд илүү хурдан одоо санхүүгийн эрхлэн ч юм ингээд оруулаад яваад байгаа. За нөгөө талаар за би энийг ярьж болохгүй сэдв байх гэж бодож ихтэй хаваарч. Тэр нөгөө нэг манай Монголын хөнгөн зах зээл ярих одоо би тийм хэмжээний эдийн засгийн ч юм уу тийм санхүүгийн хүн биш л. Гэхдээ одоо нөгөө манайх чинь жоохон 10-аас 2 цагийн орнд ч юм ингээд лимиттэй шүү дээ. Нэг криптотой харьцуулах юм бол крипто ч ингээд 24 төлөв ажиллаж байгаа байхгүй. Тэнгуут хувьцааны зах зээл чинь удаан байдаг. Тэнгуут энэ хувьцааг токен болгоод ингээд арилжаад
бас ингээд хөрөгчдөө нэмж болох юм шүү гэж зүйл ярьж байгаа. За гэхдээ мэдээж энэ хөрөнгө оруулж байгаа хүмүүст энэ дэвсэлд орчуулах мөчлсөн дэвслүүд байгаа л байна. Хинтэй адилхан нөгөө нэг хэсэг бас нэг гадны хувьцаагууд чинь Binance дээр өөрсдөө токен болгоцсон ингээд зараад явж ирсэн. Тэгэхээр яг токен болгоод явахлаар нөгөө уламжлал удаан хөрөвдөх хөрөнгүүдийг бас айгүй хурдан хөрөх боломжтой болж байгаа. Тэгээ нөгөө зургийн одоо нөгөө нэг цогч ирэх өмч ч юм уу тэр мөрийг чинь бас ингээд токен болгоод арилжиж байгаа. Ер нь бол нөгөө нэг за энэ зургийн одоо энэ хэсэг ч юм уу эсвэл энэ дууны энэ хэсэг энэ дууны цогч ирэх бас та эзэмшиж байгаа гэдэг ч юм уу. Хөгжмийн салбарт бас айгүй хүчтэй явж байсан. Эдгээр чинь нөгөө нэг хичнээн би дуу гаргасан ч гэсэндээ одоо ингээд продюсер гэж авсаар байгаа яг дууч нөр айгүй баахан хөрөлтэй. NFT-гээс юугаар ялгаатай байна? NFT-гээс үү? За NFT-гээс би ялгаатай гэж яг ингээд ийм тодорхойгоор том шууд яг энэ асуултанд хариулж яг чадахгүй. Гэхдээ яг ер нь бол tokenization ч өөрөө NFT чинь бол non-fungible token тий. Tokenization чинь бас адилхан үүрэгтэй зүйл яваад байгаа байхгүй. Ер нь ойролцоо. Ер нь ойролцоо тий. Ер нь л яг адилхан. Тэгэхээр танай төслийн хувьд ер нь энэ tokenization-ийн юм токенжуулах юм зүйлсүүд ер нь ямар болох вэ? Тийм, сая хэлчихлээ шүү дээ тий. Саний хийсэн бүгдийг хийцэн байгаа. Одоо бид нар Blue Sky дээр нэг давхрыг тэр чигтэн tokenized болгоод санжууд блок хуваагаад нэг санжууд блок гэсэн. Нэг санжууд квадрат. Blue Sky-ийн Blue Sky 19 давхрыг. За. Тэрийг бид нэр tokenize болгоод тэгээд борлуулсан байна. Тэрэн дээр хүмүүс одоо тэрийг бид нар түрээслүүлнэ. Түрээслэгч мөнгө төлнө. Тэр мөнгөийг бид нар токен эзэмшигчтэй хаваагаад байна. Ийм л зарчимтай. Тэгээд ийм саний нуяг дэлгэрэнгүй ярьчлаа л та. Нэг тэрийг л хийцэн. Харин хувьцааг бид нараас гаргацсан байгаа токен болгоод. За. Ард цагийн нийтлэл хувьцаа ART гээд IDAX дээр одоо арилжуулагдчих байгаа. ART-ыг ART-coin-аар авч болно. ART-coin тослогоо эсвэл монт тослогоо гэдэг. Энийг бас хийцэн байгаа тий. Тэгэхээр энэ сая хэллээ шүү дээ. Манай нууны хөрөнгийн бирч чаа цагийн хязгаартай. Тэнгүүд блокчейн бол 24 цаг арилжуулагдав. Яагаад тэгж болохгүй юм бэ гэдэг. Одоо тэгэхээр Монголын хувьцаануудыг ч гэсэн 24/7 бол арилжих боломжтой болж байна гэсэн үг шүү дээ. Гэтэ энэ дээр нөгөө нэг цуулиасаа зохицуулалт тэр орж ирэх бах тий. Тэгэхээр үргэлжлүүлээд бас энэ крипто салбарын аягүй сонирхолтой зүйлсүүдийн нэгin талаар ярилццгаая. Meme coin-ийн талаар тий. Тэгэхээр meme coin-ы бас эргэн тойронд юу болоод байна? Та хоёроос тэр талаарх мэдээлэл бас бидэнтэй олцож. Ер нь meme coin-ы тренд дууссан уу? Юу гэж харж байна? Энэ ер нь дуусахгүй тренд тухай. Трамп сая гаргацсан. Яа дээр ч бичсэн. Трамп нөгөө ялангуутаа Трамп coin гаргасан юм шиг лээ тий. Тэр нь тэгсэн чинь бүр ингээд будаж бодоод. Тэрийг л өстой ойлгохгүй. Ер нь хамгийн сүүлд гарсан хамгийн өсөлттэй meme coin бас юу вэ? За энийг яг хэлж мэдэхгүй. Намайг би тэргээ хэлээ тэр coin шалцсан унц дараа нь өөрийн coin гараад ирэх учраас хамгийн анхтай нь бол дөгч шүү. Одоо хүртэл тий. Энд чинь нөгөө нэг биткойн моо ингээл зөв юм ингээл хийгээл явж байгаа. Унталт нэг хүн зүгээр ингээд сахилахгүйтэд гаргацсан coin баг ингээд явчихж байгаа байхгүй. Тэгээд энийг болонгууд ингээд санхүүгийн ч юм уу хүмүүс гарах юм бол энэ бол ингээд тэнэглэл гэж ярьдаг тий. Тэнгуут нөгөө талд крипто сорогтой хүмүүстэн энэ чинь ингээд бүр ингээд соёл нь бол тогтцсон байгаа гэдэг тий. Тэгээд Elon Musk-ийн Dogecoin-ыг ингээд рекламд авсан шалтгаан гэсэн чинь ажилтнтайгаа ингээд крипто ярих гэхээр хүмүүс бол ингээд биткойн, эфириум гэдэг ярингууд мэдэхгүй байсан. Тэнгууд Dogecoin гэдэг ярингууд надад бас нэг жоохон байгаа шүү гэж ярьжсэн. Тэгэхээр эн чинь бол яг арт хүмүүс ашигладаг тий олон нийт ашигладаг яг жинхэнэ хэрэглэдэг coin энэ юм байна. Тийм учраас яг энэ coin нь өөрөө юу гэдэг юм бас илүү үнэтэй байх боломжтой гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлс гаргаж ярьжсэн. Тэгээд мем бол ингээд тухайн үед юу одоо ингээд тренд болж байна. Юу эсвэл ингээд хүмүүс эсэргүүцэж байна. Тэрнийхээ одоо тэрнтэйг холбогдсон мем coin гаргаж ирээд байгаа. Одоо нөгөө нэг үзээ ядсан шүүгч ч юм уу тий. Одоо энэ John Powell мөн гэдэг ер нь криптогийн нөлөө бүхий нөхдүүдийн нэртэй холбоотой coin-ууд зөндөө бас байгаа. Юу нөлөөлдөг вэ гэдэг тэгээ ярих юм бол аюу хэцүү. Яг тухайн үед тренд болж байгаа нөлөөлж байгаа. Трендийг мэдсэн хүмүүс тийш хөрөнгө оруулалт нөөт нь өсдөг тий. Тэгтэл энэ нэг талд нэг хүн ингээд жинхэнэ технологи хийх гээд ядаад тахад хажуу талд нь зүгээр шууд мем гэдэг юм гарч пүнк гэж өсчдөг тий. Тэгмүүд эсрэгээр энэчнээс биш нөгөө талаас нь хүн ингээд мөнгө олоо гарч байгаа ч юм уу бас тохиолдол байгаа. Тэгээд энийг бол тийм тайлбарлаж болоод бас энэчнээс хүн мөнгө олж болтго л доо. Гэхдээ яг инфлэцтэй тий амар эсэлтэй л энийг бол pump and dump гэдэг шүү дээ. Тийм л зорилгоор ашигладаг гэж хардаг шүү дээ. Тэгээ ер нь бол өдөр болгон юм coin гардаг юм л. Тэгээ энийг чи нэг юу лээ $5,000 төлөөд нэг юм дээр бас тийм launchpad маяг хөө тийм байт юм л. Тэгээ coin өөрөө гаргаад жоохон хөөсрүүлж байгаа л хүмүүс зурчилж байгаа л тэгэл бүтэн зараа гарчдаг нөгөө нь. Тэгэл тийм амархан мөнгө олох хэрэгсэл болгоцсон юм. Тэгээ одоо Dogecoin бол Elon Musk гэх цаана нөгөө том инфлюенсер байгаа сонгодог жишээ тийм. Тэгээ хамгийн сонирхолтой наа чи ингээд
Дональд Трамп гараад Elon Musk-ийг нөгөө зөвлөхөөрөө авч ажилуулж байхад тэр нөгөө нэг ажлын хэсгийн нэр нь дөөж байгаа шүү дээ. Аха. Department of Government Efficiency-г засгийн газрын үүрээр ашиг дэвшлэгээд одоо юу гэдгийг ханх хэлцэж юм уу те тэмдэг тэгж байгуулангуудад товчлон зүгээр дөөж гисэн те. Тэр нэгээд санамсаргүй байсан зүйл бас биш л баг л та ер нь. Бас сонирхолтой тохиолдлууд байсан те. Тэгэхээр хэдүүлээ өргөжлүүлээд за олон улсад болж байгаа ер нь сүүлийн үеийн мэдээллүүдийн талаар ярилцлаа. Тэгэхээр хэдүүлээ бас энэ монголчуудын суур ойлголтыг өгөх үүднээс бас хэд хэдэн суур зүйлсүүдийг яг дахиад шинжилээд ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яагаад вэ гэхээр түрүүн нэвтрүүлгийн ихэнд хэлсэнчлэн Монгол улсад крипто гэхээр бас хүн амьтны нэг төдийлөн нэгээд яриад идэг ба эсвэл их хүмүүс нь мөнгө алдсан, хохирсон тийм кейсүүд айгүйх байдаг. Тэгэхээр ер нь бид нар криптог аль өнцгөөс нь харах шаардлагатай юм шиг байна. Та хоёр ер нь хувь хүнийхээ бас крипто болон блокчейнийг хардаг ойлголтуудаа бас манай үзэгчдэд тайлбарлаж хэлвэл. Тэгэхээр ер нь асуураас эхлэх үү? За. Ер нь яг крипто чиний хувьд бас юу юм? Яагаад итгэдэг тий? Криптог бол би зүгээр цэвэр хөрөнгө оруулалт л гэж харж байна. Яг энэ ч бол хөрөнгө. Хэрэглэн тэр одоо гол нь тэр хүн тэр хөрөнгөө хаашаа ямар төсөлд хийх л чухал. Биткойн бол угаасаа ингээд анханасаа гарсан хамгийн шилдэг одоо баг ингээд алттай зөрүүлж яриад байгаа шүү дээ. Юу гэдэг сейф хаус гэх юм одоо ингээд хөрөнгөө хадгалаа зүгээр ингээд мартчихж байгаа. Тэгээд хэдэн жилийн дараа ингээд буцаа гаргаа гэл тийм хөрөнгө оруулалт урт хугацааны хөрөнгө оруулалт юм бол гэж харж байна. Тийм. Тэгээд альткойны хувьд бол бас адилхан. Хэдий урамшууллын оноочсон тэгээд бид нар манай гол нь би бол энийг баталчаад манай coin шиг ардаа юм том экосистемтэй төсөл одоо байхгүй. Манай ард зүйн нийтлийн компаниуд, охин компаниуд, одоо медиа группүүд, одоо бусад ингэ компаниуд орж дэлгүүрүүд орж ирж байна. Ингээ улам өргөжөөл явж байгаа. Тэгээ энийг бас гадаад руу ингээд гарах сонирхолтой. Зөвхөн Монголдоо биш. Тэгэхээр төслөө зөв сонгоод зөв хөрөнгөтэй зөв хөрөнгө оруулалт хийчихвэл ер нь бол яг зөв хөрөнгө оруулалт болж байна. Маш сайн хөрөнгө оруулалт болж байна. Баталгаатай. Бямцогтын хувьд яг юунд нэтгэдэг вэ? Блокчейнд нэтгэдэг юм уу? Эсвэл яг coin гэдэг төсөлд нэтгэдэг юм уу? Блокчейн дээр нас итгэж байна. Блокчейн ч бол ингээд бүртгэж байгаа бүх компьютерс интернетээр үйлэн дээр бүртгэж байгаа шүү дээ. Энийг бол хинч яаж сольж чадахгүйгээд ингээд тэр нь бол айгүй зүгээр санагдахгүй. Одоо ингээд бид нар чинь ингээд одоо битээр мөнгө шилж орно шилж голдон банк ороод ирчихэж байгаа тий. Тэрийг банкгүй битээр шууд бие биеийн лугаал шууд дамжуулж хийчихсэн. Peer to peer тий. Тийм банк ч мөн хизээч байхгүй болчих болно шүү дээ. Тий. Чиний хувьд. За яг энийг ярих юм бол нэг биткойн white paper гэдэг зөндөө юм ярих болж байгаа. Тэгээд дээрэс дахиад мөнгөний түүх хүмүүс яагаад юм юмыг үнцэн тэгэж итгэдэг ингээд амар юмуд ярих байна. Зүгээр би бол өөрөө биткойныг өөрийн үнцэнтэй байх ирэлж гисэндээ илүү үнцэнтэй болох байх гэж итгэж байгаа. Яг хүний хувьд бол. Гэхдээ миний итгэл юмш буруу байж болно шүү дээ. Тэгээд хүмүүс аль өнцгөөс нь харах хэрэгтэй вэ гэдгийг бол би хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл яг одоо ингээд төчнийн крипто зах зээл гэдэг томоор нь ярих юм бол энэ чинь өнөөдрийн хүртэл ингээд ловер scam одоо байсаар л байгаа. Тэгээд нийт гарч байгааг хувийнханд ихэнх нь алга болдог ч юм уу скамдад алга болсон түүхээс зөндөө байгаа. Одоо ч гэсэн ингээд нэг хүнтэй урьж байгаа зарим төсвүүд гинт ингээд тогтсон мундаг юм зөндөө байгаад байгаа учраас хөрөнгө оруулагч ч юм уу сонирхож байгаа өөрөө л яг судалж шийдвэрлэх байх гэж бодож байна. Тэгээд нөгөө нэг ер нь ийм үнцэг ярьдаг. Криптогийн блокчейн крипто технологи одоо хөгжил гэдэг тэгэхээр яг технологийн хөгжил бол ер нь бол хурцаад явчих болно. Энэ бол асуудалгүй. Ганцхан энэ лөө орж ирэх энэ хүлэмжшрэх хүмүүсийн яг тэр одоо боловсролч хүмүүс мэдээллээс хамаарч яг энэ зах зээлийн өсөлт нь юм хязгаарлагдаж байгаа гэж ярьд юм билээ. Тэгэхээр хүмүүс угаасаа энийг яг тэр скам гэж үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ яагаад скам гэлээ ийм учраас скама гэд ийм учраас скам юм а гэд илүү жоохон ухаж үзээд ирэх юм бол магадгүй бодол өөрчлөгдөх баг. Гэхдээ эсвэл шууд тэгэд шийдсэн байгаа хүнд бол та энийг сайн гэж хараач гэд хэлэх юм бол үгүй л гэж дээ. Тэгэхээр ер нь бол яг аль зүгээс харах нь хувийн л өөрөх нь одоо мэдээлэл авсан мэдээлэл ойр танах хүмүүсийн нөлөөлөл баг. Тэгээд зарим нэг хүмүүс л ингээд баттгдсан байж магадгүй шүү дээ. Тэгээд баттгдсан мөртлөө яг үндэ энэ зах зээлээр алдсан хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэрийг хажуугаас хөндлөгөөс нь харж байгаа хүн бол бас үйлдэлийг харахад ер нь энэ чинь орсон мөнгө алдсан юм а гэд хараад өгнөөс сууж байгаа бас буруудах аргагүй шүү дээ. Тэгэхээр үргэлжлүүлээд төгсгөл хэсэгт биржийн талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр мэдээж манай Монгол улсын крипто валютыг зохицуулж байгаа хууль бол биржүүдийн зохицуулттай хууль байгаа ер нь бол тий. Тэгэхээр IDAX биржийн хувьд ер нь ямархуу стандартуудыг баримталж, төслүүд дээрээ бас ямар шалгууруудыг тавьж төслүүдийг хэрэгжүүлж, сая сүүлд бас санхүүгийн зохицуулах хорооны шаардлагаар баг шиг байна. Тэ хэд хэдэн төслүүдийг бас делист буюу жагсаалтаас хасчих ах шиг байна. Тэгэхээр биржийн талаарх мэдээлэл бас мэднэ гэж. IDAX-ийн хувьд бол
Би бол тэнцээ ямар ч нуу юу хамаарлаа байхгүй. Гэхдээ мэдээлэл сүлд авахд бол шаардсан байлээ манай бас одоо тайлангаа өгөөч, тайлангаа тавьч. Танай coin яагаад ингэж ажиллаа хийхгүй байгаа юм бэ? Хүмүүс ингэж л өөртөө том шүүгээ тайлан ингэж нэгтгэл юм байл л та. Тэгээд тэр төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ард нь coin-ийнх нь. Монголын жишээ нь шүү дээ. Тэгвэл гадаад юунд л бид нар асуух юмарч ирэх. Тэнгүүт стандарт тэгээд юу делист хийхээр болсон. Тэгээд зарим coin ердөө зөхгүй байгаад алгуулсан coin-уудыг ер нь бол нэг scam л гэсэн үг байхгүй юу? Одоо IDAX дээр байгаа биржүүд бол санхүүгийн тайлан болон тайлангуудаа өгөөд явж байгаа coin төслүүд гэж ойлгож байна. Монгол coin-ууд шүү дээ. Өгөө тайлганаад явчих хэвээр. Тэр нөгөө зохицуулалтаа суусаад хийж тавьсан байгаа. Тэрнийхээ дагуу зохицуулахгүй бол делист хийнэ гэж сайн анхаарал өгсөн. Одоо сарын дараа иглүү бүгдийн делист тэгээд үлдсэн шууд өөрсдөө хөрөнгө болгоод аваад тэг шатаах маягаар явж байгаа юм. Тэгээд олон улсын хувьд бол coin market cap гэдэг тэрэн дээр бид нэр гарах төрөлхтөө тэгээд ер нь бол бас олон улсын хүмүүсийг оруулж ярилцаа хэлэх тийм сонирхолтой байна. Бямцагтаас сухад мэдээж олон улсын нэг хамгийн том харамсалтай нэг биржийн жишээ байгаа тий. Бирж нь өөрөө нэлээд асуудалд ороод тэгээд одоо үүсгэн байгуулагч нь хорих ялтай байгаа. Тэгэхээр ер нь олон улсад бас энэ биржүүдийн одоо дараагийн шатндаа гарах гэдэг ч юм уу илүү найдвартай болох хэрэглэгчийн хамгаалах тал дээр ямар том ахиц дэвшлүүд гарч ирнэ. Ер нь тэр дүнсний ярьж байгаа FTX бичлээ тий. Энэ дампуурсан дараагаар угаасаа энэ сонирхолтой FTX ингээд зөндөө болон салбарт бүгд дампуур авчихсан чинь Японы FTX дампуур байхгүй. Яг гэсэн нэг угаасаа Япон өөрийг энэ крипто салбарыг ер нь бол хард бодгүй. Гэхдээ маш өндөр шалгуур тавьд юм байна л да. Тэгээд эднийх бол яг ингээд тэрний дагуу бүх үйлчлэгчдийн хавтлагаар гарч ирсэн ганц салбар нэмэлээ. Тэгээд энэс хойш болонгот яг биржүүд л ингээд орсон шалгуурууд бүр зөндөө их болсон. Одоо нөгөө XRP-ийн кейсийг хийсэн шүү дээ. Kraken, Coinbase, Binance гэдэг эдгээр чинь бүгднийг бас шүүхт дуудаад шалгасан байхгүй. Тэгээд Binance-ийн Америкт одоо US Binance нь ямар дийл хийсэн гэдэгтлээ ер нь ингээд бүх мэдээлэл өгөө. Та нарыг ингээд ямар дүрм журмын дагуу тодорхой байлгаа та нар өөрсдөө ингээд өгөөч ээ. Одоо нөгөө нэг криптогч өөрөө шинэ юм гараад ирсэн. Ингээд шинэ биржээр ажиллаж байдаг. Тэнгууд бирж чинь яг ямар шалгуур ямар дүрм журм мөрдөх юм бэ гэдгийг одоо нөгөө хувьд гаргах ч юм уу дүрм зурм зохион байгуулах газар өөрсдөө тодорхой гараагүй. Тэгэнгუутаа нөгөө нэг үн цааснах янз бүрийн дүрмийг тулгаж юм уу бариад шаардаад ингээд бүгд хэцүү болгоод байсан. Одоо тэнгууд одоо нөгөө нэг Америк тус явж байгаа тэр нөгөө Genius Act гэх хуулийн төсөл төр явж байгаа юм. Энэ зохицуултыг тодорхой болгож өгөх юм бэл. Өмнө нь бол зохицуултгүй зах зээл байсан учраас coin шалга болчдаг биржийн асуудал орчиж бас тодорхой хэмжээнд болоод байгаа байхгүй. Одоо тэр акц дэвшлэгээд байгаа зүйл нь болонгод энэ мөрдөхстэй дүрм журмыг нь тодорхой ойлгох хэрэгтэй байна гэдэг зүйл айгүй яригдж байгаа. Би нэг зүйлийг лавшруулад асуухад тэр Америк нэгдсэн улсын зүгээс хэрэгжүүлж байгаа тэр Genius Act-ыг товчхон тайлбарлаж өгвөл. За энийг би яг дэлгэнгүй ярихлаар яг алдаатай ярих байх гэж бодод. Энэ дотор stable coin хүртэл орцсон явж байгаа. За энэ дээр чинь бас нөгөө биткойн резерв байгуулах хэсэг тухай усад хүртэл орцсон яваад байгаа. Ерөнхий ингээд тайлбарч тий. Тэгэхгүй яг дэлгэнгүй орж бас болохгүй хаяад үл би өөрөө алдаатай зөрүү буруутай юм ярьчих юм бол энэ өргөндлөгцээр бас буруу мэдээлэл гарах гэдэг шүү дээ. Ямар ч үс энийг Genius Act гэдэг та ингээд судлаад үзээрэй үзэж байгаа юм байвал энэ нэг айгүй нэг том юм явж байгаа шүү. Тийм криптотой холбоотой мэдээлэл ер нь та уншвал их хэмжлэн энэ актын талаарх мэдээллүүд бас төлхөө байгаа болов гэж бодож байна сүүлийн мэдээллүүд. Тэгэхээр би төгсгөлд нэг асуултыг хоёрт тавиад энэ удаагийн яриагаа өндөрлөмөр байна. Тэгэхээр олон улсад мэдээж криптотой холбоотой за түрүүний ярьжсэн токенжуулах тий за мөн ханшин улам өссөөр байгаа мэдээллүүд өдөр тутамдаа гарсаар байна. Харин нэвтрүүлгийн ихэнд хэлсэнчлэн хэд удаад урдсанчлан манай Монголд энэ бараг хаалттай сэдв болцсон юм шиг ийм харамсалтай үйл явдал болцоод байна. Тэгэхээр нөгөө талаасаа бид нар энэний талаар энэ шинэ технологийн талаар ярихгүй чимээгүй байгаад байх тусам энэ олон улсын чиг хандлагаас тий технологиос хоцроод үлдчихнэ. Тий бид нар энэ блокчейн гэдэг технологиг бас уусгаж чадахгүй. За энэ токены экосистемийг бас бий болгож чадахгүй байсараа үлдчихэв. Тэгэхээр ер нь Монголд крипто 100 хизээ ирнэ гэж бодож байна. Ер нь ирэх итгэл тоёрт байна уу? Нэг асуултыг тоёрт үлдээгээд энэ удаагийн хэлцүүлгээд бас хасуудраас эхлэв. Крипто 100 энэ 100 эхэлж байгаа гэж харж байна. Тэгээд бид нар ажиллаа хийж байгаа. За. Бид нар сая 4 ковидоос хойш 3 жил хийсэл ирсэн энэ арт нь том баг ажиллаж байгаа. Тэгээд би өөрөө бас энэ төсөл дээр бас сайхан өөрөө орж ирсэн. Тэгээд би энэ өөрийнхөө төсөл дээр бол өөрийнх энийг хийж байгаа юм чинь өөрөө өөртөө ихтэй энэ 100 бид нар Монголд крипто 100-ыг авчиж чадах болов гэж харж байна. Тэгээд бас цааш зарлагдах мэдээллүүд бас байгаа.
За Монгол крипто зүүн хэзээ ирэх вэ гэдэг. Ер нь ингээд биткойн хэзээ өсөх вэ гэдэг асуултанд хариулсан бол удлаа ярьсан болж байна. Тэгэхээр энэтэй адилхан Монгол крипто зүүн хэзээ ирэх вэ гэдэг онцлог ирэх юм бол удлаа ярьсан л ч л та. Магадгүй ирэх байх. Тэгэхдээ магадгүй яаж ирэх вэ ч юм уу эсвэл Монгол төсөлд одоо яаж олон улсын зах зээлд гарч явах вэ гэдэг юм нь бол нэг ийм хүү замлах байх. Түрүү нэг ярьжсэн шиг одоо яг нэг стартап хаб гэдэг шиг яг одоо тэр Binance ч юм уу тэр солонгогийн ч юм уу тэр хаб руу магадгүй манай Монгол технологийн компани хүсэлтээ явуулаад тэдний гаргасан санаа дэмжигдээд ер нь бол нөгөө нэг бизнесээр нэг Монголд гарсан бизнес олоос руу гарна гэж боддог шиг биш шууд бид шууд олоос руу гарч болох бизнес байхгүй. Крипто сонирхч байгаа хүн бол тэр төсөл нь одоо тэнцэнээс ихний топ 5-даа ч юм уу шалгараад тэнцэнээс хөрөнгө оруулалт аваад дараагийн том одоо тэр стартап билдрүүдийн тэр юм руу ороод тэнцэнээс хөрөнгө оруулалт яваад яг ийм их том системээр явж байгаа шууд том бюджетээр гарч тэгээд энд нь монголчуудад их хөрөнгө оруулах боломж олдоод тэр нь хөрөнгө оруулж чадах юм бол тэр нь ингээд дараагийн яг Монголын криптогийн айгуу том төсөл болж явах байх. Тэр нь эсрэгээр тэр нь хөрөнгө оруулсан одоо монголчуудад ч юм уу тийм тэр жинхэнэ крипто гэдэг сэдвийг өөрөөр одоо нэг яаж харах вэ гэдэг үнцгийн хариултыг бас авчрах гэж бодож байна. Дахиад шинэ хөрөнгө оруулалтын орчин бүрдэх шаардлагатай л ер нь бол тий шинэ хөрөнгө оруулагч нар шинээр орж ирж шинэ том зах зээл нэгдэж тий хөрөнгө оруулалт гэхээс илүү хөрөнгө оруулах хүмүүс марг бэлэн байгаа хаа. Гол нь нөгөө нэг тэр нэг олон улсын өсөлт үүсч гэдэг ч юм уу тий тэр нэг криптотой холбоотой тэр нэг гой үнцгийг олсон компани шууд үйлдэл хийгээд гарч ирэхийг хүлээж байгаа гэж бодож байна. Тэрнээс одоо миний сонсноор энэ албан бусаар энэ зарим хүмүүс крипто руу хөрөнгө мөнгө оруулаад яваад байгаа. Тэгээд крипто ч ер нь бол нөгөө нэг Америкт юу болсон шүү дээ. Өмгөөлөгч нарыг крипто сороос гаргахгүй болгосон байхгүй. Криптогийн тухай сотоос гаргахгүй болгосон. Энэ ямар жишээ гарсан гэдэг ихлэ нөгөө нэг эхний нөхөр салах болно хөрөнгө тэнцээ хуваа гэдгсэн чинь нөхөр нь бүх юм зэрэгцэн крипто болгоцсон байсан. Тэгээ шүүхээр осон чинь байгаа хөрөнгө хоёр тэнцээ хуваа болсон чинь нөгөөт нь стил баян хэвээрээ яасан гэдгсэн чинь наа чи крипто болгоцсон байсан юм аа. Тэр чинь крипто болгоцсон байж тээ энэ миний талаас бас ингээд лөвд чи би мөнгө уцаад авъя гэдгсэн чинь наадад хөрөнгө гэж үзэхгүй шүү дээ. Тэгмэд хэсгээр эн чинь хөрөнгөчтэй гэдэг тэгэд хувьчнаар ингээд гэр бүлийн салтын хувьчнаар ингээд крипто судлаас гарахгүй болоод тэгээд тэр нь ингээд албаас хөрөнгө гэж тооцогдохоос гарахгүй болоод явцсан юм түүхэд бас байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө цагийг гаргаж бидэнтэй мэдлэгээ олцсонд хоёрт баярлалаа. Тэгэхээр крипто салбарын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг бидэд ярихыг хичээлээ. Тэгээд Монгол болон олон улсад ер нь юу болж өрнөж байна? Ер нь биткойн болон токны бусад ханшууд ямар байдалтай байгаа вэ гэдэг талаарх мэдээлэл бид та бүхэнд өглөө. Тэгээ крипто болон блокчейн гэдэг бол мэдээж технологи. Тэгэхээр энэ технологид буруу байхгүй гэдэг бас нэг үг байдаг. Тэгэхээр технологиг хэн ашиглаж байгаа вэ гэдгээ шалтгаалдаг. Тэгэхээр бидний олон улсын чиг хандлага болон технологийн трендээс бас улсаараа хоцорч болохгүй энэ талаар дахин судалж найдвартай их сурвалжуудаас мэдээллийг авч явах шаардлагатай. Тэгэхээр Тэнгэр телевизийн зүгээс та бүхэнд өөрсдийнхөө сувгуудаараа дамжуулан крипто салбартай холбоотой мэдээллүүдийг бас хүргэсээр авах болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.